За Эрдэнэ даргатай бол би чөлөөт одоо юу гэдгийг цагаараа бол бас уулзаж ярилцдаг юм. Тэрнийг хурал дээр гаргаад байгаа айш авир юм нь бол шал өөр л байдаг шүү дээ. Эрдэнэ шиг тийм зөөлөн хүний амьдралыг авахыг мэддэг. Эрдэнэ шиг найз нөхдөд дүнжингийг олох гэсэн, Эрдэнэ шиг хүнд цагаа зардаг тийм одоо их хурлын гишүүн төрийн түшээ бол би бага л хардаг. Олон ахын дууттайгаа цуслан дээрээ амралтан дээрээ очсон ч байх шиг олон ахмадуудаа цагаан сараар наадмаар одоо хүмүүн дүүмэн болчихсон ингээл одоо явж байгааг харахад бол тэгээд энэ одоо их хурлын гишүүн хүн өглөө болгоно л одоо хүмүүстэй цай уугаад байх нь би үнэмшдэхгүй нэг удаагийнхан цайн дээр очсон дараагийнх нь маргааш тэмдэглэгээл ингээл явж байна. Энэ чинь хүн амьдралдаа мэдээж одоо хийж бүтээж байгаа ажилдаа цагаа гаргахаас гадна гэр орондоо амьдрал ахуйтай гаргадаг энэ цаг нар бол энэ хүнд их л бас их хомсхон байд юм удаа л гэж ингэж бас боддог. Би бол бас хичээж төмний олонний дунд хичээ зүтгэж бас ажиллаж ард түмний дунд явдаг хэдий ч бас энэ Эрдэнэ гишүүн шиг тэр сонгогчдийнхаа дунд, ард түмнийхээ дунд, намынхаа олонний дунд, хүмүүсийн дунд одоо ажиллаж эвдэнгийн олох гэсэн аливаа зүйлийг бүтээчихсэн, хийчихсэн гэсэн ийм эрмэлзэл ихтэй эдэ ийм л одоо нэг жудаг ёс суртахуунтай хүндэл гэж ингэж хэлэх байна да. Ялангуяа энэ Улаанбаатар хот бол энэ орон сууц, гэр хорооллын, нондын одоо өмчлөлийн төрөнг за орон сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдлын тухай хууль гээд ийм сайхан хууль санаачилсан. Гэхдээ Монгол Ардын намын бүлгийн хурал дээр хөтөлбөрийн Эрдэнэгийн санаачилсан хууль шиг хууль яг хэрэгцээтэй юм а бүгдөө дэмжийял гэсэн. Тэгээд юу гэхээр Эрдэнэ гэдэг хүн алдартан болчихно гээд энэ ард түмнийхээ өмнө тулгамдсан асуудлыг энэ олон шийдээгүй шүү дээ. Тэгэл 65 хүн хуралдангуудаа нөгөө дэмжээд энэ хуулийг гаргая гэжсэн олон гишүүдийг Улаанбаатар сонгогдсон гишүүдийн амын ямар тагласан таглаад одоо хүртэл одоо хэрэгжээгүй ийм одоо хуулиуд байж ах жишээт. Ард замын даргын хувьд тэр нэр нөлөө өгөх улс төрчийн хувьд тэр Улаанбаатарын альж тойргоос тэгэл уугуул төрсэн Архангай аймгаас нь урилга олонтой ирж яхад бол дассан сорсон баян голдоо би бас очноо дэвшнэ. Энд бас хийх бүтээх төлөвлөсөн олон зүйл байгаа гэж ингэж одоо хэлж ярьдаг. Тэрийгэ ч хийсэн байх, хийдэг байх. Тэгэхээр дүүргийн засаг даргаар ажилласан хүн тэр дүүрэг дээр чухам энэ хөгжилд ард иргэдийн маань өмнө тулгамдсан ямар асуудал байна уу гэдгийг хил дээр байгаа дайчин чулуугийн энд ийм чулуу хөдөлчиж энд ийм чулуу байна гэдгийг ширхлэн мэддэг шиг Эрдэнэ бол би тийм их хүн гэж боддог. Магадгүй одоо олон Улаанбаатар сонгогдсон гишүүд атаархдаг байлгүй дээ. Энэ төсвийн мөнгө хөрөнгө оруулалт энэ зүйлүүд дээр бол хамгийн ихийн л одоо шийдсэн байж байгаа юм л одоо хүн штэ.